Зохиолч Хумбарын Батмэнд. Зуны нэг өдөр өгүүлэг. Зүсэрч орсон бороо намдав. Өдийн сайлын цаг шавтрах төгөж сүүлчийн нэг холбоо хонь руу сайлчид хувин саваан барин сууцгааж дэлэнтэх эгшинд үүлэн чөлөөгөөр нар гарав. Бас яаж зүгээр байх вэ гэсэн шиг бороо ганц хоёрхон тусагнана. Сайлчдын гарын сүү хувинд хүр чимээлэхэд холбоонд буу хонд тааламжтай хивж эвлэх ажээ. Төдхөн үйл шуугдаж зуны нарны элч тунартал хотноос уур савсаж хүм мал нозоорч нойр хүрх янзтай болоод явчихна. Малын зунгаг шинхэг шивтэр хотны шавхай нялхногоо чигийн дотн үнэртэй сүлэлдэн сэтгэл сэргээн. Түүний үнэрт тансгалвуу гэлтэй болжмор шулганан нисч буун хараацай шувуу агаар мандлыг зүсэн байж дүүлэн бас эгц доошоо шунгаж наадахыг харсан хүүхэд багчуудын сонь босож тэр шувуудад чанга дуугаар хашгичин "Хөөй шувуу, чи яагаад ийм хурдан нисдэг юм бэ? Хөөй хараацай, чи яасан гоё нисч байна? Хөөх хараацай, чи ястай нэрэ янзын шувуу юм а? Яасан өнгөрөө амт юм бэ?" гэж хөхрөлдөх нь шувуудад атаархсан гэхээсээ тэдэнтэй нийлж нэгдэн тоглож ярилцмаар шувуу шиг бас нисмээр санагдсаных буйзаа. Тэгээд л тийм гараа алдлан дээш дэгдэл хийлэн гүйлдэн үзээ. Хараацайч мөн хүүхдүүдийн санааг ойлгосон гэмээр бүр доошоо газар шүргэж алдан тэр чаалгуудын нүрийг далавчаараа ороолгох шахан ойртож холдон өдөж тоглоно. Болжмор шувууд бас л хүүхэд чиг гинэн томоог үрхэж анайл хараацайг дуурайн нисэн бууж шулган жиргсээр. Эдгээр шувуудыг ажвал яг л хүүхэд чиг инээд хөөр болцгон тоглож байна уу да гэлтэй. Ийхүү шувууд хүүхэд нохойн тоглож байхыг харж ажиглан хотны захад ургаа хөгчлууны дэргэд тамхиа нэрэн сууга дорж өвгөн цэйн самгандаа хандаж ийн өгүүлжээ. Энэ жил бороо хур элбэг сайхан зун санж зунтай жилийн шувуу хүртэл толгойн өөдөө дуун чихэнд чимэгтэй юм да. Энэ шувуудын тоглоом наадам хийж жиргэж аашилж буйг харж байна уу? Ойрын хэд хоногтоо тэнгэр цэлмээд хэдэн өдөр нар гарах шинжтэй идгээ гэв. Хайта нар гараасаа билээ. Хуртай жил дэлхий дэлгнээд сайханч ааруул цагаа ивэрч хатхан л ужиг юм хэмээсээр дэлгэцтэй ааруул хуруудаан гаргаж дэлгээд удтай шүүмэн аарцаан хавтгай хөгчлуунд шахаж тавиад хот мал руугаан харж халиагаад саахал тайл руугаан нэгэнтээ саравчил бас малан саагаад дуусчгүй бололтой байна гинэ. Хүүхдүүд минь төрхий яваад саах зөрүүлээрэ. Саахны айлын сайлж өндөрлөг бололтой гэж цэйн эмгэн ачзэнран шавдуулна. Холбоотой хон ямааг хөвж дээс осрыг шавхай дунгалгүй эвхэх явцад тэд хөл нурууны чилээг гарган сунааж усан хэлхээ бүрэгтэл үсноос чих толгойгон сэгсрэн шилгээцгэн. Хотондоо нилээд удсан мал үр төл хургишгэн сургалах мэтээр майлалдана. Тэр чимээг чих тавин хүлээж цаг хугацааг тоолох мэт ижинхээ цагаан сүнд яаран тэмцсээр саахны айлын хотноос эзэн хүний оролцоогүй шахам хилцсэн юм шиг ялгарсаар дээд хошууны цаанаас майлалдан хар ирчээрээ наашлан давхилдана. Гол усаа дүүргэн хад авцал цуурай тулсаар айл амтэн хүм мал шуугж хоёр талаасаа огтхонч эргэлзээ төвгүй бийсээ таньж уулзалдана. Үр төлдөө хөхөө өмхүүлэн үлдээж хадгалсан сүүгэн өгч сүүлээ годгонуулах төлийнхөө хошног бүксийг тааламжтайа нэн инхрийгээр үнэрлэн хөхүүлэх их мал. Нод чин хөхөж эрхлэх
үрсийн хоорондын халуун элбэрэл дулаан илж инэрлэр хавь газар орчин бялхжээ. Энхүү хонь ямаад төлөөн авч хөхүүлсний дараа гэдсэн өлснөө гинт мэд бололтой ухсхийн тонгочоод бэлчээрийн зүг хургашгаан дагвалсаар шуугилдаад цовчхав. Нар баруунтай ташж үдээс хойш Балтсүх хүүгийн хонд явах ээлж ирнэ. Жаахан хярам залгилж боорцог өрөм идчихэд бас хэдэн ааруул боорцог өвөртлөөд хээр даганда тохом татаж тээж мордонгууд хоньныхон араас жавхчихна. Өнөөх жаалууд Балтсүх ахыгаа дагаж гуяан алгадаад морьтой хүн болж араас нь дээр дэвгэрэн бусган гүйлдэн бороонд жихэрсэн хонь мал нэлээд шир бүхэн цувж боомын араар ташиж улаан өнгөрийн дух зайжээ явтал биеийн жилээ алгадинэ арилж өнөөх майлж шуугах чимээч аажмаар явсаар татарна. Цоохор даавууд эвсчихэв гэлтэй өнгийн цэцгс алглаж газрын өнгө булаана. Аг шавг дагш тэргүүтээ гашуун ургамал хамар тас хийж хээрийн ус агаарт найрсан ер амьд амтэн юм бүхний ая тав таарчээ. Бэлчээртэй тархан налайх мал сүрэг газартаа наалдсан мэт идэшлэн. Балтсүх хоньныхон цаагуур хамар толгой дээгүүр хэсэг шогшиж байснаа. Тагтгийн орой дээр гарч хээр даагныхаа хазаарыг амгаавчлан даруулгаан үлээлэг суллаж чөдөрлөөд өвсөнд тавилаа. Хамгийн өндөр харуулцтайг сонгож эргэн тойрон алсын бараа ширтсхийн сууна. Алс зүүн хойшоо сутай хайрхан оройн нарны туяаг зулайдаан тоглуулж гялалцсаар од сар адил улам тодрон цайвилзна. Түүнээс жаахан зүүнтэй бага дарив игсийн хоолойн зах зух цагаан хайрхны ар цахир гуйн цаанаас сүүмэлзэн цухин. Угалзын гол, хөвийн гол, асгтын голын айл мал асгсан шагаа сув луга ярааж налайхыг харах багталтай байв. Дун цагаан гэрүүдийн утаа цэнхэрлэн суунаглаж буйг ажиглавал сүү сайлан хөөрүүлж тараг цагаагаан буцалган боловсруулж байгаа нь энэ ажээ. Балтсүх хүүгийн сэтгэл нэлээд хөдөл бололтой өндрөөс хавийн амтанд сонсогдохоор цангинтал дуулж гарлаа. Эзэн хүнийхээ ийхүү дуулж хайлж байхыг сонссон хонь сүргийн сэтгэл санаа улам амгалан болно. Хоньныхон бэлчээрт дуулж байгааг Балтсүх мөн болохыг таньж мэдсэн үе тэнгийн хөвгүүд хонион тогтоож орхиод түүний дэргэд тал талаас цугларав. Тэд "За, хонь сайн явж гин үү?" гэж мэндэлцхэн удалгүй ёс юм шиг дажигнтал барилдацгаана. Тэгээд баахан барилдаж ноцолцсны дараагаар мен тусаан үргэлжлүүлж мэдэлцэн. Айлын хоньны хүүхдүүд уулзахаараа хол ойрын сонин сайхныг ярилцсаар амам руугаан орчих шахна. Хүний өөрийн морь малын тухай хэсэг шуугилдж байснаа хавх занга зүүж тарваг зурм агнах талаар жаал ярина. Үтэгснэ. Хонь малын ээлжээ зөрүүлж тааруулаад баг баригдгийн өдөрлөгт явах тухай гагцхүү гэр орноосоо яаж чөлөө зөвшөөрөл авах вэ гэгчлэн хөөрөлдөв. Цогоо гих жаахан зоргоороо танхайдуу маягийн хүү өврөөсөө нэг жижигхэн дугуй хайрцагтай түнсэн тамхи гаргаад ирлээ. Нөгөөдүүл тамхи харангуудаа чихэр харсан юм шиг нүдэн сэргэв. Тэд хизээний архаг тамхич чиг хөөрцөглөөд цогоодон баярлснаа илэрхийлж байгаа нь илтгэн. Банднэр цогоо найзынхаа далам өрийг алгадаад дуу хоолойгоо бүдүүн болгож пор хөхрөлдөн бүгд сонингийн цаас урж цогоогийнхоо тамхинаас шомбодно. Санчиргэх бор банд наадамд явхдаа шар сүйлтгээд бэлэн тамхиар та нарыгаа дайлна. Манай ах хотоос ирсэн. Цогоо чи тийм тамхинд дуртай биз дээ
гэж талзасв. Хэвлүүхэн аргагүй завилцгааж суудлаан засч ирээд найзууд биесээ хаамаагүй хөөргөж магтаад л яриа нэлээд халах янзтай болов. Тамхи баагүлд суухдаа дуухын эргэн тойронд тогтмон бэлчих өөр өөрийнхөө хонь малаа өндийж нэг харсаар "Хай! Чаа!" гэж хашгиран малдаа чимээ өгөнгүүт мал сүргэн эзнийхээ хэлийг мэдж санааг ойлгов гэлтэй төрүүлж явсан ямаа голдуу эргэж тогтно. Дэргэд торглон өвс ногоо ширж сулгааж угаа унаарын мордон шинжиж магтаж эхэлвэ. Цогоо эднэраасаа 2 насаар ах юм болохоор их юм зааж өгнө. Тэрээр энийг сайсан бол хог нь юм дуулах байсан юм да. Тэр 3 оноо тэнцүү бас дээр нь борив гадагшаа. Шивнхий босоо. Хавирганы матасыг харж өгнө үү та нар? Ийм их дугуй матастай морь бол тийм элбэг байдгүй л байхгүй юу? Хэмээн тамхиа салаавчлан гараан сунгаж зангаад л. Болдоогийн унсан том саарл морийг хизээний хашир уяач чиг жаал магтав. Болдоо хариуд нь "Хөө, энэ муу саарл морь шалахгүй. Харин энэний дүү саарлыг та нар мэдэх үү? Мэдэхгүй. Тонхил руу зарчихсан юм. Тэр бол ёстой жинхэнэ хурдан морь байсан юм да. Тонхил лавл 2 айрагдсан дуулдна үлээ" гэв. "Яагаад тэгээ тэр сайхан амтныгаа зарчихсан юм бэ?" гэж өнөөдүүлэн зэрэг ам уралдан хармын нүд царай гарган асуулаа. "Худалдагч гэждээ мал хайж явсан танихгүй хүн унаа морин эцэж улдаад тухаараа хараад урагшаа гიშгэхээ байчихсан. Өөрөө сэтгэл санаагаар унж ядарчихсан явахыг хараад манай аав унж явсан хөгшин хүрэн морийг авч үлдээд тэр баг саарлыг барьж өгөөд явуулчихсан юм гэнлээ. Тэр үед би байсан бол өгөхгүйгээд л уйлаа тавьчих байлаа. Аавд гомдоод та яагаад аль гайгүй сайн морио хаа газрын таньж мэдхгүй хүнд өгч явуулж байгаа юм бэ гэд ууралсан чинь "Зөвгөм эрэл сурлаан олоогүй хол ойрын хэн байвч Монгол хүний ёс жайгийг бодож хэдэн өдрийн дөрөө даахаар аль сайн мориор хөл залгуулдаг учиртай юм" гэд намайг дуугүй болгочихсон юм гэж хэлв. Ийн морь мал ярьж улаан тамхи угзарч байснаа санчир бусдаа хандаж "За бүгдээрээ удахгүй болох баригадын өдөрлөгт явна үсттэй. Би шарга морио уннаа" гэж агсам амтай шарга морион хэллээ. Балцсүх "Танай баг шарга бол ёстой нэг бууны сүм шиг хурдан морь шүү дээ" гэв. Түүнд урам орсон санчир "Жолоотойгоо ноцолцоор угаад гарч илээд сүулдэ их хурдлахаар бүр нүдний нулимс цахилаад болдгүй юм. Олон морьтой хүн арчгаараа зүрх нь хөөрөөд бас л чанга шүү. Гэхдээ наадамд унах гоё шүү" гэхэд цогоо тэндээс баахан цаашлуулсан харцаар "Манай санчрын 2 гар нь яг төмөр шиг хатуу болчихсон байна лээ. Агсам амтай шарга морьныхоо жолоотой ноцолцоор угаад л ийм их бяртаа болсон юм байжээ" гэд инээтэл бусд нь дагаж хөхрөлдөв. Балцсүх тэндээс шөвгнөж өндөлдсөөр "За би ч муу хээр даагаал сайн доо" гэд даагруугаан харвал болдоо нэлээд өндөр дуугаар "Хөөй! Чиний энэ хээр дааг цагаашраад бүр таатай болчихсон юм билээ. Одоо булгах нь гайгүй болсон уу? Хайдаа бас л ааштай бол ааштай, шандастай бол шандастай дааг байна лээ шүү. Хөөй, гол нь зөв давхилтай юм" гэв. Балцсүх хээр даага маргааш ижилдэн тавьчихад 5 хоног ихтэйнд гүйлгэж байгаад бариад авна да. Эсгэлээ хөхөөд овоо чадал сууна биз. Тэгэд адуунаас барьж авангуут 2 хоног жаахан хагсрааж үсэргэнэ. Үсэргэхдээ хээр даага ээжтэй нь хамт байлгаад хээгчгүйгээ нэг янзгайлгаж орхино. Тэгж ихээр нь дуудуулж сургаад өдөрлөг наадамд эхтэн цуг хөтлөөд явчихъя гэж бодож байна гэлээ. Цогоо "Хээ, чиний энэ хээр даагны өмнө гიშгэх даагч ховор даа. Чиний саяын хилээд байгаа чинь маш зөв шүү. Би мэдлгүй явах вэ. Найз нь 6 настайгаас 13 нас хүртлээр олон жил 6 насны морь унлаа шүү дээ. Энэ жил арай хийж нэг юм хурдан мориноос мултарч хасагдхан шиг байна.
Би энэ жилдээ морь уухгүй. Хурдан бор үрээгээ хөнгөлөө тавьчихсан. Энэ жил морь мал гэлгүй дураараа сайхан наадам үзнэ хэмээн ханхалзана. Өдөрлөг дээр манай үеийн хөөргөн охтууд Цэрмаа, Ариуна энтер ирэх болов гүй болов гэлцхийн сацуу бие биенээ тэдгээр охтуудын нэгэнтэй холбож дооглонгууд ичингүрч бандсандаа босоод хөөцөлдөж гарнаа. Тэгснээ барилдаад унс нь Цэрмаа шүү гин. Унаад Цэрмаатай холбогдмоор байвч унах дургүй. Хэрэг унчихвал чийтэйгүйл Ариунагаа ав заа юу. Чим үү өөрөө Ариуна гэж хөхрөлдөөд бас л ноцолдно. Төлгүй бие рүүгээ харж жуумалзан ичингүрч юугүй өнөө охинтойгоо уулзсан учрах гэж байгаа юм шиг сандарч бандсандаа өвс ногоо тасалж амдаа зууж ийш тийшээ харж шороо чулуу оролдоно. Гагцгүй тэд бүгдээрээ тэр охтуудтай уулзах дургүй биш. Бүр барааг нь харж сургийн сонсох дуртай юмсанч. Банд нар тэрхүү баг бригадын өдөрлөг болон сумын наадамд өмсөх бакалан гутлаа яаж чуухан дэглэхв гэгчлэн бас л яриад илгэн. Ирчүүд болсон хойно барилдаж уралдах ямар морион унах талаар яриагаа нэлээд лавшруулад барих ташууран хүртэл ярилцжээ байтал орой болж хонио хандуулах цаг төгсөн байв. Улаан өнгөрийн холбоо нуурын шувууд гунгналцаар уулын нуурын хооронд зэллэн нисэлдэж хоньны хүүхдүүд хамар толгой дамжиж хийсэн дуулалдаж хэдэн мөч гүүгэлж уралцсаар явтал нар жаргах хэдийн болсон тул хонио зөөлөн хөдлөж гэр гэрийн зүг эргэлээ. Цаг орой болох тусам хээрийн хоймор хоргодмоор болно. Үдэш болж үхрэн хурааж туглаан чагтлан хур гიშгэ ялгана. Тэгээд саах зөрүүлж ирээд мордоо арамжчаад хазаар ногтоо тохойвчлан хэсэгхэн алхаад бүр нэг салж ядан зогсож байснаа бас л барилдаж ноцолдно. Шөнө болсон хойно жаал хөхрөлдөж шуугилчгаад 15-ны сар хэзээ гарахыг хоног тоолцгооно. Тэр талаар бас нилээдхэн хөөрөлдөд авна. Сүү хаях наадамд гол усаараа цуглардаг учир тийм ажээ. Зуны өдрийн их ажил шувтарч тараг хоормогхон уугаад гадаа унтахаар орд эвсгэрэн ширгэн дээр дэвсээд орондон орж хэвтээд одод ширтэн зүүрэмглэх эгшинд саагалтын ноход хуцаж алсад уртын дууны шорон хай бүгтхэн сонсогдно. Зохилогдсон Хумбгарын Батминд 2020 оны 7 дугаар сарын 7. Уншсан Эрхэнбаярын Батторж 2026 оны 6 дугаар сарын 28.